За бага эсвэл их гэсэн тэмдгийг дөрвөлжин хаалтын голд бичиж тэнцэтгэл биш гаргаа гэсэн байна. За өөрөөр хэлэх юм бол 45 бүхэл 1675 нь 45 бүхэл 1645-аас ихүү багуу гэдгийг тогтоо гэсэн. За одоо энэ хоёр тоогоо харах юм бол энэ хоёр тоо зөвхөн 100-ны оронгороо ялгаатай байна тийм ээ. За энд 100-ны 7 байгаа бол нөгөө доор нь болохоор 100-ны 4 байна. За бусад бүх орон нь адилхан байгаа учраас энэ хоёр тооны энэ нь их байна гэсэн үг. За энэ тоо 45 бүхэл 1645-аас их байна гэсэн үг. За энэ доор юу гэснэ ахаад нэг бичье. 45 1675 нь 45 645-аас их байна. 45 645-аас их байна.